сүүлийн одоо би 2013 он зүүн бэлгийн талаанд ороод ерөнхийдөө хүн үзэж эхэлсэн байт. Тэгэхээр 12 жил ингээд хүнтэй тодорхой хэмжээгээр уулзаад үзээд явж байгаа хугацаанд дүүн бол яг гарын 5%-аас гарын 10%-аас дээш яг хараалтай хүнтэй уулзаж үзээгүй шударгалт. Зүгээр л хүмүүс ингээ хоорондоо маргахаараа тэр намайг хараацсан уу, энэ намайг хараацсан уу? Нэг ажлын газрын хүмүүс ч гэсэн хоорондоо ингээд энэ авгаас та аюултай хэрэлдэж болохгүй. Тэ нөгөө хүн өөртөө тархлаа тогтооцсон тэ. Гэт бүр тархлаа тогтооцсон. Тэ энэ авгаатай л хэрэлдэх юм бол ерөөсө болохоо байлдаг гэд. Энэ бол мухар сусаг шүү дээ. Мухар сусаг ямар ч хамаагүй. Тэгэд ер нь бол яг хараал гэдэг зүйлийг амнаасаа гаргахад ч хориотой зүйл байхгүй. Яг ясан юм дээр. Жинхэнэ одоо тим юмтай хүнтэй би уулзсан. Бүх ирчүүд нь дууссан. Хэдхэн бэлэвсэн хүүхнүүд үлдчихсэн. Гарсан хүүхд нь хүртэл ирчүүд эрэгтэй хүүхд болгоно өнгөрсөн. Тимийг бид нэр тим юмны тухай бид нэр зүгээр ингээд ярьж иж болохгүй байхгүй. Тэгээ надаас маш олон хүмүүс судалт. Нөхөн намайг хараацсан гэсэн гэдэг байхгүй. Нөө хүний нүцгэр зүв зүгээр. Гэхдээ таныг яаж хараасан? Та яатсан? Миний ажил битгэхгүй байна шүү. Би гэрээс болохгүй байна шүү. Ингээд би өмнө ингээ амар их мөнгө олдог гэсэн одоо мөнгө олгоо хэлсэн гэдэг. Үгүй ясам дээр тэр хүн өөрийнх нь оюун санаал бохирдсон байхгүй. Тийм айцтай болцаахаа. Яг үнэ. Тий. Та хоёр ингэ сууж байгаад одоо магадгүй та хоёулаа хэрэлж олно шүү дээ, тий. Тэнгүүд та энэ нэг заримтай нэвтрүүлэг хийцэн түрүү хэрэлдсэн болохоо хэлчлаа та гэдэг, тий. Тэр би одоо тэрийг хөгжүүлт хийчихнэ. Тархин дотроо хөгжүүлт хийчихнэ. Тий, окей. Ерөөсөө яг тэгчингүүд та өөртөө тийм муу зүйлийг бий болгоод тэгээд хүнд очиод асуунгууд зарим хүмүүс нь тэрийг нотолж өгөөд идэг. Чи юм жижигхэн бор царайтай нөхөртэй гэрүүл хийсэн юм байна. Нотолж өгөөд идэг. Тэгээд тэнгууд та бодож нэг нөхөртэй нэвтрүүлэг хийсэн. Тэр нөхөр яг намайг тэгээд таашгаад ороод ирнэ шүү. Тэнгууд нөгөө нөхөрч. За одоо яах вэ ингээд. За одоо тийм авчран тэгнэ ингээд. Нэгтэлтэй энэ ингээд буруу болчиход байгаа байхгүй. Яг үндэ хэлэхэд хараал гэдэг зүйлийг би хэлж шүү. Тийм байдгүй маа. Миний багш над ганц л юм хэлсэн. Миний шив чадахгүй л ерөөл гэж хэлсэн. Ерөө. Тий, ерөөс. Намайг ингээд жоохон бацаан би бөө хой хийдэг тий. Бөө болоод ингээд хойгаа бариад ингээд одоо багшаа яах вэ гэсэн чинь. Чадахгүй л ерөө. Тэгээ хүмүүс ингээд ийм бөөгийн багш нар ингээд амар их эрдэм ном заагаад ингээд алдаг яддаг тийм дуудлага суудлага хаста та бүх юмыг чийжлэх хэвээр тих хэвээр гэдэг үгүй. Ясэм дээр бол хүн өөрийнхөө хөгдлөөр л явдаг. Би өнөөдөр өөрийнхөө ингээд нэг юм ном бичиж болъё л та ингээд хосоор гэдэг хүн тэглээ миний амьдралд ийм тохиолдлоо окей. Би бол ийм л хүн гэд ном биччихэл тэрийг уншаад тэр хүн миний замаар явахгүй байхгүй. Ганцхан хилцэн үгтэй. Бөөгийн бөөл дондоо бүжин тулаан дигдэл дондоо гэдэг үг хэлсэн. Энэ ямар учиртай. Яг энэ үний эсрэг хэлсэн үг байхгүй. Та бит хоёрын зам өөр юм а гэж хэлсэн байхгүй. Ерөөсөө л юм. Тэнгүүд намайг харж харцсан. Чи чадахгүй бол ерөө. Хүнийг сайхан хүн ороод ирэхтэн чи сайхан ерөөг л гаргаж байгаа л та ийм мундаг яваасаа те та ийм гоё байгаа чи танд ийм гоё ирээдүй байна штэ ийм сайхан байгаа чи гэж ерөөч тэр хүн чинь чамд итгэж ирчээд танаа гэрээс ерөөлийн үг сонсоод гарахтаа тэр хүн чинь өөртөө заслыг гарчдаг байхгүй. Тэгээ хэлсэн үгийг би яг одоо хэрэгжүүлдэг. Яг хөө зарим нэг хүмүүс бухимдал ирэн тэгэл заах минь та ингэ штэ гэдгээд магадгүй 2 жилийн дараа ахын дэ яг хийсэн гэж. Ахнаас яг алж байгаа штэ гэл тэ. Гэхдээ энэ л баггүй. Монголчууд ч өөрсдөө ер нь бол сэтгэл зүрхээрээ л амьдардаг ард түмэн штэ тэ. Бид нар муу зүйл бодвол муу юмаа өөрсдөө л бий болгодог. Тий. Сайн бодвол сайн юмаа бид нар өөрсөндөө л бий болдог. Монгол хэлний тухай бол ер нь их санаа зовдөг. Тэгэл ер нь улс үндэстэн оршин тогтнохын 3 гам багны нэг нь хэл шүү дээ. За ер нь баг амин баг нь баг та. Тэгэлгүй яах вэ тий? Дараа нь I am Mongolian гал ингээл энэ Монгол улсууд гэж бол эн чинь хүснэх нь Монгол баг та. Я монгольский человек гэж орсоор ингээл ярьж юм уу? Тэгэхээр оо монгол гэж ярьж ивэл тий. Эн чинь хамгийн гол нь Монгол гэж орчих их үндэс чанар нь хүн нь цус нь байгаад адил чинь хэл нь байхгүй бол тэднээс биш болчихж байгаа байхгүй. Тэгэхээр хэл
энэ тэр тусгаар байхын хамгийн амин сүнс нь бол авчиж байна. Мэдээж газар нутаг байгаа тий. Тэгэл энэ хил эвдрээл хэн дуртаан зохиогоол одоо ингэж эвдээд байна. Одоо энэ сайхан каллиграфер үзсэн энэний чинь галиглал өөр гэдэг байхгүй. Уулыг агуулаа гэж үчдэг. Тэнгүүт нэг цэцнүүд орж ирэл уул гэхгүй агуулаа гинэ гэл. Нэг талаасаа ингэж эвдээд байна. Одоо энэ гэрэг гэдэг байхгүй. Чингисийн гэрэг. Ерөөсөн миний өсгөөс сонсоод бүх ном уншаад дуустал гэрэг гэсэн. Одоо гэрэгэ гэдэг болцсон. Харин тий. Тий. Энд чинь хилээ эвдээдхгүй. Тэгвэл I love биш I love юу гэхгүй яасан. Тэгээ яг үсгээр нь дуудах юм бол ингээ эвдээд энийг нэг хүнд нэг юм зовлон байдаг юм аа. Би анхдагч, би энийг өөрчилсөн, би энийг цассан гэдэг юм өөрийнхөө хэрэг хэмжээг мэдхгүйгээр ингээл одоо чөлөөтэй юм чинь энэ дээр нь төр засгаас ямар нэгэн контрол, цензур байхгүй учраас хэн дуртай нь эвдэж шít. Ингээл эвдээл одоо түрүү ярьсан юм л да. Тэгтэл тийм гариг гэдэг нохон баас гэл нэг өвөөгөөсөө сонссон байж болно. Тэгтээ Монгол даяараа сурч юм ингээл өөрчлөөл тий. Гэрчийн ах нь хилэн дээр их санаа зовдөг. Одоо л би фэйсбુક нэг орхоо байсан. Одоо орвол энэ талаар л ордог байжгаад одоо сүлдээ цөхөргөж байгаа юм уу, цалхаж байгаа юм уу? Ягаад гэвэл одоо ерөөсөө нэг тэгш өгүүлбэр уншигдах байсан. Тэрэн дотор миний үеийнхэн ч байна, надаас дээр үеийнхэн ч байна. Тэгээд биднээс чадахгүй залуучууд яаж чадах ойлгомжтой. Хамгийн гол нь монгол хэлээр ярих бичих хоёр л эвдрээд байгаа байхгүй. Тэрнээс л тэр нэг төр зургийн үзэгдлээр орж ирэх үгнүүд бол байдаг. Тэгээд энэ дөр бол би санаа зовдгоо. Гоё байхгүй юу? Одоо ингээд аавынхаа тэр согтож байгааг харсан хүн чинь да. Найз нь бол нөгөө аав чинь 2хан настай охноос сурцсан. Аха. Тэгэл би боддог байхгүй ингээл. Аавыгаа их сан. Ботно. Одоо ингээд зарим үедээ ингээд гутарна. Ирэх хүн чинь гутарна шүү дээ. Тэгээд би ингээд боддог байхгүй зүрхэндээ. Миний аав яг надтай хамт байгаа та. Гэж боддог байхгүй. Би болохоор яг нөгөө аавын хайрыг үзээгүй учраас би аавынхаа хайрыг энэ дотроо хадгалж байгаа учраас би нөгөө хүүхдтэй хүртээ гэж боддог байхгүй. Нөгөө тэр дутуу хайрыг би ээжтэй хүүхдүүдтэй хүртээ гэж бод. Тэр учраас найз нь ингээд сайн аав байхыг хичээдэг юм. Яг гоё. Хичээдэг. Мондог шүү миний. Тэгээд чи тэр агуу дуучинтай би бүр адарсрангой гэд тэлэнгүүт би ингээд үс босч байгаа байхгүй. Тэгээ бид нар ингээд заримдаа бодороо өгшөө. Намайг мэднэ ингээд би ингээд нэг газар хурим дээр ч юм уу нэг юм дээр дуулчаад би шууд гараа явчихдаг байхгүй. Намайг дээшээ суу. Одоо ингээд суу ууч идий гэл ингэдэг байхгүй. Тэгэхээр найз суудаг байхгүй. Яг энэ миний зарчим одоо ингээ манай нөхдүүд мэдчихэж байгаа бүгд. Би болохоор тэгдэггүй. Яагаад гэвэл би тэр алтан үеийн тэр гайхамшигтай уран бүтээлчдийг яагаад тэр хайран хүмүүсийг энэ их одоо идээгээр хитрхи их ингэж нөгөө магтаалчин заримдаа өгшөө ингээ нөгөө хор болж байгаа байхгүй. Яг үнэн тийм байгаас. Тэгэхээр тэр нөгөө тийм учраас би тэрийг айгүй цэвэнж амар их ингэж бодож явдаг байхгүй. Яг үнэн. Тийм учраас одоо ингээд нөгөө энэ арх дарсны зүйлээс ингээд залуу дүүнэртэй ч юм ингээд зөв үлгэр дуурайл болох юмсан гэж наас нь бодож явдаг. Итгэлээр халуун, сэтгэлээр шулуун, игэл хүмүүс. Тийм ээ, игэл хүмүүс жинхэнэ хамгийн шилдэг найзууд байдаг шүү. Найзартай зуршээ. Асхолын бартад зам урам хайрлаж дээмөгсөн ухаан танд чинийхээ очоо сэтгэлийг дуулий хүн хайрлах сэтгэл ховорхон болсон энэлгүй хөсөр хаягдсан шинайзыга эцэд боддог сайн андамин хорвоо ертөн судам шүү хүнлэг найзууд хомрхон шүү бибинэ тушин цагт аз чарга эрдэм шүү хүний амьдрал богдхон шүү хөтлөө түших найзтай шүү асах гал шиг дүрцэн андин